Та мэдээллийг бокс ба whisker-ийн диаграм ашиглан үзүүлье. Сануулж хэлэхэд кавертелийг тооцоход медианыг оролцуулдаггүй. Бидэнд маш олон өгөгдөл өгөгдсөн байна. Тоон өгөгдлийг багаас нь их рүү байрлуулна. Ингэж байрлуулах нь бидэнд ашигтай. Дараалал нь шалгагдаагүй учраас хаан ихтэмийн дасгалыг хийж байна. Баруун дээд талд нь шалгах асуулт нь байгаа боловч би дааж хийгэрээ. Би та нарыг дасгалаа би дааж хийгээсэ гэж хүсэж байна. Үнийг жишээ болгон ашиглая. Бокс ба whisker-ийн диаграмаар үзүүлэхийн тулд төврийг 90-нд оруулна. Тэгэхээр би энэ тоонуудыг багаас нь их рүү байрлуулъя. За тэгэхээр харцгаая. Энд 1 байна. Хэд хэдэн 2-ын тоонууд байна. Бас 2-ын тоонууд, бас 3-ын тоо, 4, 5 байна. 6 байна. 7-г байрлууллаа. Хэдэн 8, бас 10 байна. Байрлуулчлаа. Би эдгээр тоонуудыг багаас нь их рүү байрлууллаа. Тэгээд одоо энэ диаграмаа зурж чадна. Учир нь далаацыг харж чадна. Хамгийн бага тоон 1, хамгийн бага тоон 1, хамгийн их нь 10. Whisker-ууд нь далаацыг харуулж чадаж байна. Төврийн медианыг авч үзье. Медиана энэ төврөөсөө бодож олъё. Тоолъё. 1, 2, 3 гэх мэтчлэн 14 тоо байна. Тэгш тоотой байгаа учраас дунд талд байгаа 2 тоог хооронд нь нэмээд 2 тувааж болно. 4-ийн тооны зүүн талд 6-гийн тоо байна. 5-ийн тоо мөн адил баруун талдаа 6 тоотой, зүүн талдаа 7 тоотой байгаа. 5, 4, 2-ын дунджийг олъё. Дундаж тоо нь энэ 2 тооны голд байгаа. Тэгш ширхэг тоо байгаа учраас 4 ба 5, 2 тооны дунджийг олно. Голын 2 тооны дунджийг олдог. 4 ба 5-ын дундаж 4.5 юм. Энэ төврийн медиан дунд чинь 4.5. Энэ төврийн доод болон дээд хэсгийн медианыг олъё. Медианыг оролцуулахгүй. Тиймээс бид медианыг оруулахгүй. Медиан нь бас манай цэгүүд дотор байхгүй байгаа. Учир нь энэ төвөр 4.5 гэсэн тоо байхгүй. Доод хэсгийн тоонуудыг авъя. Доод хэсэг нь шүү дээ. Дундах тоог нь олъё. Доод талын 7 тоо нь энэ байна. Хоёр талд нь 3-3-ын тоо байгаа тул голын тоо буюу медиан нь 2 юм байна. Ерөнхийдөө зүүн талын хязгаар нь энд. Тэгээд баруун талын хязгаарын хувьд дундчийг нь олъё. Дунд талын 2 тоо нь 4 ба 5 байсныг санаарай. Манай медиан эдгээрийн дунд 4.5 дээр байгаа. Дээд талын хагас нь 5-аас эхэлнэ. 5-аас эхлээд 10 хүрнэ. 7-гийн тоо байна. Дунд талын тоо нь 2 талдаа 3 тоотой байна. 7 зүүн талдаа 3 тоотой. Дээд хагасыг нь авч үзэж байгааг санаарай. Баруун талд нь бас 3 тоо. Миний таамагласнаар диаграмын баруун талынх нь 7 гэдгийг та ойлгосон баг. Ингээд бид дуусчихлаа. Бокс whisker-ийн диаграмыг байгуулж чадлаа. Далаацыг бүрэн харуулахад тусалж байна. Гэхдээ та голын тоог нь шууд хараад мэддэг болж байна.